Замацхан өрхөм үзэгчтэй UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс бэлтгэн хүргэдэг бидний өв соёл нэвтрүүлгийн ээлжид дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Оюуных болог болсон өв соёлоо бид хайрлан хамгаалж түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг бас хүү хариуцлага гэж үздэг. Тийм ч учраас бид нэвтрүүлгийнхаа дугаар бүрт өв соёлоо түгээн дэлгэрүүлж уламжлан өв тээж яваа эрхэм хүндтэй уран бүтээлчдийг урьж оролцуулдаг уламжлалтай энэ удаагийн дугаараараа бид Монголын хэл хуур холбооны тэргүүн, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин хөөмич, мөн хэл хуурч Дамжингийн даваас хүрэн урьсан байна. Үзэгч олны маш сайн таньдгаар бол Саагүй Давка нэрээр нь маш сайн таних байхаа. Тэгээд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Уран бүтээл нь өндөр сайхан байна. Нэвтрүүлэгт маань өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өвлөж, уламжлаж яваа эрхэм хүндтэй зочид өргөддөг. Тэгээд энэ хүндтэй зочдынхон жагсаалтанд бас таныг бид багтааж хэл хуур хөгжмийн уламжлал өвийг залуучуудад манай үзэгчдэд бас мэдээлэл хүргээч гэж таныг урилаа. Тэгээд уран бүтээлийнхаа талаар мэдээллээр эхлээд хоёлаа яриагаа эхлүүлье да. За бүгдээрэнд миний өдрийн мэндийг хүргэе. Миний үндсэн мэргэжил бол Монгол эм хөгжимчин. За давхар мэргэжил маань бол хөөмийчин. За тэгээд дагалдан мэргэжил маань болохоор хэл хуур гэсэн юм хөгжим байна. Тэгээ ерөнхийдөө бол маш олон жил энэ язгуур урлагийн салбарт явж байгаа. Үндэсний дуугийн төмөн эгч болгоход бас ажиллаж исэн 15 жил ажилласан. За тэгээд ер нь 17 оноос хойш яг бие дааж гараад уран бүтээл хийгээд явж байгаа юм байна. Ерөнхийдөө язгуур урлагийн Монголынхаа үндэсний язгуур урлагийг бас залуучуудаа хүрэхтэл бас нэлийн хийх гэж оролдоод явж байгаа хүн л дээ. Залуучууд маань бол дандаа нөгөө гадаадын орчин цагийн хөгжмөнүүдийг сонсдог. За сонсох хэрэгтэй тийм үү. Гэхдээ ер нь бол Монголынхаа үндэсний урлагийг бас сонсох нэг бага болсон болов уу гэж бодоод ерөнхийдөө орчин үеийн чиглэлд оруулаад уран бүтээлүүдийг хийвэл бас гүүр болох юм болов уу гэсэн үгнээс л уран бүтээлүүдийг хийж явдаг юм байна. Яг харахгүй монголчууд биднийг харагдах байдал хэл соёлоос гадна таних гол зүйл бол язгуур урлаг. Хэл хуур гэдэг өөрөө яг ямар төрлийн ямар учиртай хөгжим юм болоо. Тий, эртний нүүдэлчдийн өв хөгжим гэж яригдж байгаа. Хэл хуур маань маш эртний хөгжим байгаа. Тэгээд Монголоос энэний бит олдоор нь бас олдсон. 2000 жилийн тэртээ хүннөөчүүд энэ хөгжмийг хэрэгжилж ирсэн. Хүнээгүй юм булчнаас олдсон байгаа байхгүй ясан хэлбэрээр хөгжлийнхаа явцад хөгрөлийн үед ч юм уу ингээд хамгийн сүүлд ган хийцээр хийгддэг болсон. Тэгээд дэлхийн маш олон оронд энэ хөгжим байна л да 160 гаруй оронд байдаг гэж ярьдаг. Тэгээд орон орны өөр өөр ингэсэн онцлогтой хөгжмүүд маш олон байдаг юм билээ. Би өөрөө бас олон улсын хэл хуурын фестивалуудад явж оролцож исэн байхгүй. Бүр дэлхийн хэл хуурын холбоо гэж байдаг юм шүү дээ. Тийм тэгээд ямар ч өнгөрсөн жилээс 24 онд болсон 50 улсад болсон хэл хуурын фестивалд оролцсон. Сая 25 оны 10 дугаар сард Япон улсад болсон хэл хуурын фестивалд оролцлоо. За тэгээд дэлхийн хэл хуурын холбоонд хуралдаж байгаад дараагийнхаа орныг хаана хийх үү гэсэн тийм бас эрхийг бас өгдөг юм байна. За эх жил бол Кыргызстан тэр эрхийг авж байгаа юм байна лээ. Жил бүрийн 11-р сарын 30-ны өдөр бол олон улсын хэл хуурын өдөр бас тохиолдог юм байна. Тэгэхээр бүр энэ ч Монгол уламжлал гэхээс илүү бас дэлхийн хөгжим болтлоо хөгжсөн байна уу да. Тий. Дэлхийн энэ олон улсын фестивалуудад оролцоод ингээд явж хахад энэ хөгжим аргагүй дэлхийн хөгжим болцсон юм байна. Яг тэр орон орны өөр өөрсдийн тоглох тэр барил тий арга барил тийм ээ маш өндөр хэмжээнд хөгжсөн байна. Тэрийг би бас миний л өөрийн боломж л та өнгөрсөн жилээс хойш би ерөөхдөө олон улсын фестивалуудад оролцож байгаа байхгүй юу. За одоо бол цаашдаа би хизээч хаана ямар фестивал болсон би алдахгүйгээр очиж оролцох хэрэгтэй юм байна. Тэгжээж өөрийнхөө хаана ямар шатанд явж байгаа Монгол улсын хэл хуурын хөгжил хаана явж байна. Бидний тоглох урав чадвар хэр байна. Өөрийнхөө болон шавнырынхаа ч юм уу те энэ хэл хуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байдаг нийгэмлэг болон холбоотуудын үйл ажиллагаа яаж явж байгаа юм байна гэдэг юмыг бас олон улсаар дүгнүүлэх тийм гарц боломж юм байл л дээ гэж харсан л да.
2024 онд Монгол улсад анхны хил хуурын уралдаан гэж болсон улсын уралдаан. Тэрхүү уралдаанд намайг шүүгчээр өрсөн. Тэгээд нийгэмлэгээс зохион байгуулсан л да. Бас хил хуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд ямар хүмүүс шүүж байгаа вэ гэсэн чинь дэлхийн шилдэг хил хуурчд гэж бас байдаг байхгүй юу? Одоо тэр дэлхийн хил хуурын холбооноос одоо ингээд өргөмжилсэн. За тэгсэн чинь Япон улсын шилдэг хил хуурч Ио Тадагава гэж хүн ирсэн байна. Шүүгчээр нь. За Оросын холбооны улсын Якутийн одоо шилдэг хил хуурч одоо дэлхийн шилдэг хил хуурч Шишигэн гэж хүн ирж бас шүүж байгаа гэж дуулаад би хэлсэн байхгүй. За тэгвэл би өөрөө оролцсон ёо. Бид нар өнөөдөр одоо маш одоо өнөөдөр яг ингээд хил хуурын чиглэлээр уран бүтээл хийж байгаа тоглож байгаа хүмүүс нь орох хэрэгтэй юм байна. Тэгж дэлхийн сонорт бас бид нар өөрийнхөө тоглох чадварыг бас харуулъя, сонсгоё, шалгуулъя. Энэ нь бол зөвхөн уралдахтай гол юм биш. Бид нар ямар чадвартай гэдгийг харуулах хэрэгтэй. Тийм болохоор би бас үеийн бас энэ хил хуур тоглодог хүмүүстэй хэлж ийсэн байхгүй. Та нар ороод ирээ. Бүгдээрээ энэ уралдаанд орох хэрэгтэй. Эндээ сонсгоё. Энэ хүмүүс сонсоод цаашаа бидний энэ тоглох чадварын талаар, Монгол улсын хил хуурын талаар дэлхийд сонсох нь. Нэг ийм зорилготой оролцсон. Ороод уралдааныхаа төрөө байрыг авсан. За ер нь бол нэг уралдаанд ороод төрүүлээл би Монголын нэг номер гэхээс өөр ер нь бол цол дагаж бэр гэдэг шиг би тэрийг бодож орсон байхгүй юу. За энэ Монгол улсаас 20 хэдэн жил хил хуурын чиглэлээр явчлаа. Анхны уралдаанд оролцох хэрэгтэй юм байна. Ороод бас тэр тэргүүн байраа авах хэрэгтэй юм. Авчаад олон улсын хэмжээний фестивалуудад очихдоо би өөрийгөө зарлуулах хэрэгтэй юм. Яг он болгон өөр өөрийн гэсэн онцлог маш гоё байсан надад. Энд бол би одоо энэ фестивалд очиж оролцсноор маш том олцтой гэж хэлнэ л дээ. Ягаад тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө хэмжээг харах Монгол улсын нэг бүхэл бүтэн улс шүү дээ. Даваас өрн гэж яригдахгүй тийм ээ. Улсын хэмжээнд манай хил хуурын хөгжил ямар байна гэдгийг бас харуулах тийм ээ. Ямар ондоошлыг бас үзүүлэх үү гэдэг бас нэг асуудал гарч байгаа байхгүй. Өө тэд нар чинь бүр амрууга шидэж оруулчаад гараач оролцуулахгүй хүртэл тоглож байгаа хүмүүс байна. Хил хуурыг. Хил хуур хөгжим чинь өөрөө гар оролцдог. Гэтэл одоо амрууга шууд шидчихээд ингээд дуургаж штэ. Тэгээ би бодож ийсэн. За би тэгвэл Монгол ондоошл юу үзүүлэх ёстой вэ? За тэгвэл хил хуураар бид нар чинь ардын сайхан дуунууд байгаа шүү дээ. Монгол ардын сайхан дуунуудаа донж маягаар гоё манердж тоглож нэг үзүүллээ. За тэгээд дэлхийн олон улсад гайхагдсан хөөмийн урлагийг би бас өөрийн биендээ тээж явдаг учраас тэрийгээрээ бас нэг ондоошлыг үзүүлэхэд тулд хил хуураа тоглож явахдаа хөөмийгөө давхарлаж ингэж хамтдагч тоглоод бас нэг тэн дээр чи бас нэг өрөө зүйлийг харуулж чадсан байх гэж би бодож байгаа юм тий. Ер нь бол дэлхийн хил хуурчдын тоглох арга барил бол баг нэгэн хэвэн байхгүй юу? Одоо амьсгааны техник, уруулын техник, хэлний техник энэ чинь дотор задардаг юм. Одоо жишээ нь уруул хөдөлж яхад ийм аялал гарч байна. Хил хил хөдөлж байна тийм ээ. Одоо амьсгаа. За энийг ингээд
хурдан юм янз бүрийн цохилго темп ритмд оруулаад дэлхийн олон улсын хэл хуурч тоглодог байхгүй. За энэ тоглох арга барил бол тэр чигээрээ угаасаа тэр 160 он чинь ийм маягаар тоглоно. Бүгд чадна. Гэхдээ Монгол ардын дууг тэд нар бол одоогоор бол мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Монгол ардын дууг. За Монгол хөөмийг бол одоо бас тэр хүмүүс чинь мэдэхгүй шүү дээ, тий. Хөөмөлж чадахгүй юм чинь. Тэгэхээр хөөмийтэй давхарлуулснараа бас нэг тийм Монгол ондоошлыг үзүүлж чадсан болов уу гэж бас бодож явж байгаа. Хэл хуурыг бас нүүдэлчин төмний сэтгэлгээ. За тэгээд өв соёлтойгоо үндэсний язгуур урлагтайгаа сүлэлдүүлж чадж байгаа уран бүтээлч гэж хараад бас энэ олон одоо хэл хуурчдын дундаас таныг арай ялгарч байгаа юм уу да гэж харж бас нэвтрүүлэгтээ урьлаа. Өв соёл гэдэг бол өөрөө өнгөрсөн үеийг зөвхөн өв соёлоо гэх бус тийм ээ. Одоо байгаа өв соёл тээж яваа хүмүүс маань орчин үеижүүлж за ирээдүй бас залуустаа таниулан үлдээх нь бас гол зорилго нэвтрүүлгийн маань ч гэсэн агуулгатай нийцж байгаа юм болов уу гэж харж байна. Тэгээд Саагуудавка уран бүтээлч бол одоо орчин үеийн химнэлт хэл хуурыг одоо сүлэлдүүлж уран бүтээлээ төрөвж яваа эрхэм хүмүүн. Тэгээд одоо ямар уран бүтээлүүд дээр төлхөө ажиллаж байна. За яаж уран бүтээлээ төрөвбөл бас залуучууд хүлээж авахаар байна. Хэл хуур гэдэг хөгжмийг бас таниулах боломжууд байна. Одоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж одоо өвлөө уламжлуулах тийм ээ. Одоо ингэж зааж сурах гэдэг зүйл чинь монгол хүний өөрсдийн яг хариуцлага байхгүй. Түүнээс ш би чаддаг ганцхан би ингэж тоглодог гэж ингэж болохгүй. Би өөрийнхөө чаддаг бүх зүйлийг л Монголын залуучуудаа ч юм уу монголчуудаа заавал зааж сурах ёстой. Би энэ хөгжмөөр багшилдаг бол багш хүний бас нэг том зорилго байна шүү дээ. Өөрөөсөө илүү гарах шавийг бэлдэж чадвал одоо өнөөдөр тэр бол багш юм аа. Тийм ээ. Тэгээ энэ урлагийн төрлийг энэ хөгжмийг чинь би зохиогоогүй шүү дээ, тийм ээ. Энэ чинь бидний өв дээдс маш олон мянган жилийн тэртээ манай хүний үеийн өв дээдс маань энэ сайхан урлагийг бий болгоод наашаа ингээд өвлүүлэн уламжлуулад над дээр одоо жишээ ирсэн байна гэж бодъё л доо. Би энэ дээр цавчих хэсгүй байхгүй. Энийг цаашаа би дахиад өшөө түгээн дэлгэрүүлэх ёстой. Тийм учраас миний бодол зорилго бол яг одоо орчин цагт чинь одоо сошиал орчин ч юм интернетийн орчин маш их хөгжөөд хүүхд залуучууд маань маш их гадны орны соёл юмтай танилцж одоо сонсдог болсон байна л да. Тэрнийхээ хажуугаар яг Монгол үндэснийхээ өв соёлоо бас жоохон хаягдуулаад байна гэж бодож байгаа. Тий. Сонсохгүй ч юм уу, сонирхгүй ч юм уу. Уг нь тэрийгээ сонсчиж би монгол хүн гэсэн тэр нэг юм сэрэх байхгүй юу. Орчин үеийн одоо төрлүүдтэй ингээд холиод хийх юм бол залуучууд нь бас сонсох юм байна. Илүү сонирхож байна. Яг үндсэн байдлаар ингээд ингэхэр чинь бас тийм үстэй. Одоо чинь битбокс сонсдог залуучууд байж болно л та. Тэгвэл би битбокстай хийсэн уран бүтээл гэдэг байхгүй юу? Битбокс баачкатай хамтраад жалам хар гэж уран бүтээлийг найруулж хийсэн. Одоо лимбэ оруулаад, хэл хуураа оруулаад ингээд найруулад гэсэн. Тэгэхээр тэрийг би ингээд хийгээд авчгаад битбокс сонирхдаг залуучууд маань сонсчих байхгүй яадаг та. За тэгвэл DJ хөгжим сонирхдаг сонсдог залуучууд байж болно. За тэгвэл DJ багийг залуутай хамтраад би саагүй салхи гэж уран бүтээл хийсэн. За тэгээ ингээд хийгээд тавьчихгүй тэр чинь бас DJ сонсдог хүмүүс нь сонсоод тэгээ тэр дотор нөгөө үндэсний язгуур урлагийн төрөл явж байгаа учраас гээл би бас нөгөө далд ухамсарт нэгээд хөгжимтэй DJ хөгжимтэй холиод оруулчих гээд байгаа юм. Тэгэхээр энэ маягтай жоохон тийм хөгжил хийх гэж оролдож яваад байгаа. Тэгэхээр DJ хөгжимтэй, битбокстой, за үндэснийхээ хөгжмнүүдтэй хамсруулсан одоо шанц хөгжмөдөө, товшуур хөгжмөдөө, за удахгүй би ардын дуучидтай хамтарч яг зөвхөн хэл хууртай ягаад ардын гой дуу эмэгтэй дуучинтай, эрэгтэй дуучидтай ингээд хамтраад тоглож болохгүй ингэж ингээ хийгээд явъя гэсэн бодол зорилго байна. Тэгээд саяхан 11 сарын 15-нд өөрийн бие даасан тоглолтыг хийсэн. Язгуур урлагийн одоо найр нэртэй VIP шоу тоглолт гэдэг. Яагаад шоу тоглолт гэдэг байгаа гэхээр нөгөөдгөө бас орчин үеийн бас болж шүү залуучуудаа энийг чи нэг сонсоод үзье чи гэсэн үүднээс л байхгүй. Яагаад тэр сонгодог урлагийн тоглолтууд дундаа завсарлаад копи брейк цайгаа уугаад ингэдэг юм тийм. Тэгээ би бас яг хуу тоглолтоо хоёр хэсэгтэй хийсэн. Эхний хэсгийн язгуур бүр дан язгуур ямар ч хөгжмийн хавсарлага энэ төр байхгүйгээр хийгээд дунд нь завсарлага тавиад гоё айраг одоо сайхан айраг майраг уугаад цайд суугаа тий. Тэгээ хоёрдугаар хэсгийн орчин үеийн чиглэлээр ингэж тоглолт хийсэн. Тэгээ тоглолт маань бас нэлээд чамгүй сайхан амжилттай болоод хүмүүс маань бас сайхан ам сайтай байсан. Болохоор би өөрөө маш их баяртай байгаа энэ. Хэл хуур сонирхогчд, хэл хуурчд өвлөж яваа хичнээн
хүмүүс байна. Монголын хэл хуур холбоо тэдгээр хүмүүсийг ер нь нэгтгэж амжиж гэнэ үү? За ер нь тэгээд өвлүүлэх тал дээр та зөвхөн өөрийн уран бүтээлээ хийгээд зогсохгүй өөр ямар ажлуудыг хийх юм бэ? Тий, ер нь бол 2017-18 оноос би энэ хэл хуурийнхаа сургалтыг эхлүүлж ирсэн. Тэгээд анхны төсөл хийгээд Чингэлтэй дүүргийн 12 сургуулиас 35 хүүхэд авч сургаж ирсэн. Анхны одоо тэнхимийн сургалтыг бий болгосон гэж ярьж болно л доо. Тэгээд тэр сургалт маань нэлээд амжилттай сайхан болсон. Тэр үед бол монголчууд хэл хуурыг юу гэж ойлгодог байсан гэхээр за нэг дууны фонограммын ихэнд нэг банк гэдэг нэг дуурдаг тий. Гэр нэг чимэг хийгээл дунд нь нэг дуграал нэг бүхсэн дээр нэг дуурдаг ч юм уу. Ингээд дуустдаг байсан байхгүй юу? За тэг нэгдүгээр тэр урлаг талтай бол барыг тэгж ойлгодог байсан. За бөөгийн зам үйл хэрэгэлдэг хөгжим шүү дээ. За бөөнөрийн хөгжим гэдэг бас утга агуулгаар нь ойлгодог байсан хүмүүс тийм ээ. Миний хувьд бол энэ хөгжмийг яг урлын чиглэлээр нь хөгжүүлж авдаг. Яг урлын чиглэл. Тэгээд анхны тэр сургалтанд 35 хүүхэд элсүүлж авах гэж зар тавьж байхад ирэх хүн байхгүйсэн шүү дээ. Тэгээ би өөрөө сургуулиудаар гүгээд захирлаас нь гуйж хагаад нэг 8 дугаар анги, 7 дугаар ангийн хүүхдүүд надад 30 минут гаргаад өгч. Би ороод хөгжмөө танилцуулаад тэгээд сонирхох юм бол хүүхдүүдийг чинь би шалгаж авъя. Тэгээ хүүхдүүд ороод энэ хөгжим мэдхгүй, энэ хэл хуур мэдхгүй. За тэгвэл ингэж дугтдаг юм аа гэдэг ингээ гой тоглож үзүүлээд гой боломжууд байдаг тийм ээ. Одоо жишээ энэ дэр чи хөхөө шоу хүртэл донгодж байгаа байхгүй юу? Яг байгалийн хөхөө шиг дуурна. Сонсгооч. За ингээд маш олон төрлийн юм дуурж болдог л да. Тэгээд хүүхдүүд сонсоо танилцсангуудаа бүгд над дээр ингээд орж ирж байгаа байхгүй юу? Шалгуулъя. Хөгжмийн сонсголыг заавал шалгах хэрэгтэй. Энд чинь өөрөө хөгжмийн зэмсэг. Би тэгээ өөрөө мэрэгжлийн хөгжимчин учраас хүүхдэд байгаа шалгаа тэгээ дундаас нь 2 хүүхдүүд гээд 35 хүүхдэд ингээд сургаж исэн. Тэр сурж исэн хүүхдүүд маань одоо ер нь бол энэ хэл хуур бол хамгийн өндөр хэмжээнд хөгжсөн газар бол Оросын холбооноос Якут байхгүй. Тэгээ Якутын өсвөрийн хүүхдийн уралдаанд манай Орхон Тамир тэгээд Отхон Бат гэж 2 шав маань бас 2 жил дараа л бас тэрүүн байрыг авч ирсэн юм гоё. Тэгэхээр бас тэр үеэс хойшоо бас миний тавьсан суур маань бас бат болсон юм бол магадгүй удахгүй одоо соёл урлагийн их сургуулийн сургалтын хөтөлбөрт орно. Консерваторийн сургалтын хөтөлбөрт бас орохоор төлөвлөгдөөд одоо дэг сургалтынхаа хөтөлбөрүүдэд би бас бичиж бэлдэж байгаа. Хэл хуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн өвөг гэж бас нэрлэдэг юм байлээ. Энэ одоо үнэн үү? Хэл хуур хөгжим чи өөрөө эртний нүүдэлчдийн өв хөгжим гэж байна. Тэгэхээр маш эртний хөгжим байхгүй. Ямар хэлбэрээр одоо хийгдэх үү? Том жижигч гэдэг юм уу? Хэлбэр хийцийн хувьд өөр байна уу? Хэлбэр хийцийн хувьд нэх өөр биш. Ерөнхийдөө ерөнхий хийцнүүд нь нэг адил. Манай Монголын бас хулсан хуур гэж байгаа шүү дээ. Хулсан хууртай төстэй хөгжимнүүд бол энэ Азийн орнуудаар маш их байна. Улсаар хийсэн, модоор хийсэн. Энэ бол төмөр хуур буюу одоо энэ төмөр гангаар хийгдсэн ийм хуур байна. Гэхдээ тэр тоглох арга барил л байхгүй юу? Одоо жишээ нь би жишээ яриа л да. Одоо миний тоглох арга барилч бол нэг л төрөл байгаа шүү дээ. За тэгвэл би Тайван улсад очиод юу сурч ирсэн бэ гэх юм бол Тайванд нэг Хонконгоос нэг 2 залуу ирсэн. Нэг нь дижи. Нэг нь хэл хууртай. Тэгсэн чинь их гоё тийм битүүд харалттай их өрмөс дууралт хийгээд ирсэн. Тэгээ би тэрийг сураад за тэгээд өөрийн болгоод авцсан байхгүй юу? Өөрийн болгоод авцсан. Тэгээ би одоо жишээ нь тэрнээс сурсан юм аа тоглож үзүүлэх үү? Тэгэл та. Одоо жишээ нэг иймэрхүү маяг та. За нэг иймэрхүү маягтай тий. Дангаараа л тийм нэг орчин үеийн хөгжим шиг болж. За энэ дээр чинь тэгэл дижи хөгжим ороод ирэнгуут чинь маш гоё болоо явчихж байгаа. Бусад одоо үндэсний язгуур урлагийн ямар хөгжимтэй хосолж илүү гоё сонсогддог вэ? Оршиж гэдэг юм. Ер нь бүх төрөлтөө л оршиж бол. Энэ хөгжмөөр шүү дээ ингэж асуудаг байхгүй хүмүүс. Аялгуу тоглодоггүй хөгжим гэж боддог байхгүй. Одоо аялгуу гэдэг чинь одоо тэр мамуу наашир энэ тэр янз бүр одоо тэр жалам харч юм үүлэн бор ингээд дуунууд тоглодог шүү дээ.
Тэгвэл энэ дээр аялгау бүр сайн болдог байхгүй. Одоо чи ялангуяа ардын дуунууд маш гоё болно. Эсвэл жаламаар энэ дээр тоглож болдог гэх хүмүүс гайхаад байдаг. Яа? Жаламаараа энэ хэл хууранд одоо үзье тий. За тэгээд за ингээд жалам харийн хэсгээс ингээд тоглож болж байна тийм ээ. Ийм өндөр боломжтой. Ер нь бол би энэ хэл хуур хөгжмийг өөрөө бие даасан хөгжим юм аа гэдэг талаас бас таниулахыг хүсэж болдог. хэл хуурын өдрийг 2025 онд Эртний химнэл идүүгээ цагийн хөг аялгау нэрэн дор уран дор тэмдэглэсэн юм байна. Тэгээ яа харахгүй л Эртний химнэл сонсогдож байна. Битүү амьсгааны урлагч нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн урлаг шүү дээ. Би өөрөө тэр битүү амьсгааны урлагийг өөрөө биендээ тээж явж идэг. Бодлогоор бас соёлын амнаас болон ер нь Монгол улсын хэмжээнд өв соёлоо илүүтэй одоо тийм ээ таниулах үүднээс олон ажлуудыг хийж байна л та. Тэгээд нэлээд одоо өвлөн уламжлагчдыг тодруулж гэн, таниулж гэн нэлээд одоо дэмжиж ах шиг байна. Хэл хуур хөгжмийн тухайд одоо хэр дэмжлэг авдаг юм болоо. За яг одоогоор бол би бол ерөөсөө ямар ч дэмжлэг аваагүй зүгээр өөрөө яриад явж байгаа. Тэгээ би энэ Монгол улсынхаа төлөө энэ үг хөгжмөнийхөө төлөө хийх ёстой гэдэг зорилгоороо л өөрөө явж байгаа. Одоо Монгол хүн юм чи ингээд өөрийн биеэр ингээд өлгөрлээд ингээд ямар ч гэсэн өөрийн хэмжээнд гэсэн үг шүү дээ тий. Таниулаа явж байна. Одоо Монгол улсын хэмжээнд хоёр холбоо нэг нийгэмлэг байгуулагдсан байна. Хамгийн анхны одоо ууган холбоо нь бол миний өөрийн Монгол хэл хуурын холбоо байхгүй юу? Тэр анхны сургалтыг явуулаад маш олон түүхвэлд одоо гаргаж тавих юм бол маш олон баримт материал надад байдаг. Анхны хэл хуурын одоо тэр сургалт анхны хэл хуурын одоо өсвөрийн уралдааныг би зохион байгуулж ирсэн Монгол хэл хуурын холбоогоор. Сайн зүйлс дураалсан, за сайн бүхнийг хийсэн хүмүүсээ бол бас нэвтрүүлгээрээ дамжуулан бид үзэгчдэд таниулахыг хүсдэг. Тэгээд альва зүйлийг түгээж, дэлгэрүүлж, таниулж, өвлөж явна гэдэг бол одоо зөвхөн уран бүтээлчдийн ажил биш юм аа. Тийм ээ олон хүмүүс одоо энэ хэл хуур хөгжмийг одоо мэдээсээ, таниасаа илүүтэй сонирхоосаа гэж бас хүсэж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас таны цаашдын алс хэдийн зорилгыг асуумаар байна. Тэгээ ер нь бол мэдээж хэл хуурынхаа түгээн дэлгэрүүлэх, таниулахын ажлаа бол зогсоохгүй. Тэгээд өв соёлын өргөө хэл хуур гэж миний онлайн сургалт байдаг. Тэрийг маш ихээр хөгжүүлж байгаа. Өөрийнхөө одоо сурсан мэдсэн бүх юмыг одоо тэнд хичээл болгоод байршуулсан. Одоо энэ чинь хөгжлийнхээ юмтайгаа зэрэгэл алхмаар шүү дээ. Бүх зүйл. Тэгээд яг хөө ер нь бол үзэгчдтэй би зориулаад бас өөрийн шинэ бүтээлийг бас хүргэе гэж бодож байна. За энэ бүтээл нь бол их найр гэж нэртэй бүтээл байгаа. Золоо гэж бүсгүй үг. Тэгээд Эрдос гэж залуугийн хөгжмийн хариулгатай их найр гэж уран бүтээл байгаа. Энэ дээр бол одоо Монгол хэл хуур, Монгол хөөми, за тэгээд дуулсан би бас дээр нь. За бас дээр нь одоо юм нэг өвөрмөц одоо хархиралт төрлөх юм одоо яг хөөмийн төрөл биш ч юу. Иймэрхүү төрлүүд орсон. Одоо хархираа гэж чинь ингэж орж ичээ те. Хайраг найраг дуулан төрнө. Айлчин гэж дуулан төрнө. За иймэрхүү төрлүүд оруулсан юм бүтээл байгаа. Их найр бүтээлээ би үзэгчтэй хүргэж гэж бодлоо.
За баярлалаа. Монголын язгуур урлаг бол дэлхийд байлдан дагуулж байна. Тэгээд язгуур урлагийн өв уламжлалаа одоо тээж яваа таны уран бүтээлд нь амжилтыг хүсье. Хэл хуур хөгжмийг одоо таниулах үеих үйлсэд нь өөдрөг бүтэмжийг хүсье да. Баярлалаа. Урагцсан танд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Баярлалаа. Үзэгч та бүхэнд бидний өв соёл нэвтрүүлгийн ээлж дугаараа хүргэлээ. Энэ удаагийн дугаарын зочноор Монголын хэл хуур холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин хөөмөж, хэл хуурч дамжингийн даваа сүрэн буюу Саагу Давкаг урьж оролцууллаа. Нэвтрүүлгийн маань дугаартай хамтдаа байдаг үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.